Та бүхний уран амгалан айлтгая. Монголын медиа хэлтгийн бэлтгэсэн 20 цагийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаарыг хэлж байна. Улс аймагт өчигдрөөс хойш үргэлжилсэн цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж мөн 4 хүн орос сургуу алга болоод байна. Орон 17 цагийн байдлаар тэднийг олоогүй байна. Монголын эдийн засгийн чуулган алсын хараа сэдвийн дор өрнөж өнөөдөр өндөрлөлөө. Үндэсний хоёр наадмын зохион байгуулахаараа 4-р сарын 15-наас өмнө ажлын төлөвлөгөөгөө болон төсвөө тодорхой болгохыг шадар сайд үүрэг болголоо. Уул уурхайн салбар туршлагатай инженерүүдэд ашиглана. Орхон аймаг сүүлийн 2 жилийн хугацаанд шинээр 1300 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна. Налайх Багнур дүүргэн дагуулхад тулах шийдвэрээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчний хурал баталлаа. Хятадын нам төрийн өндөр албан тушаал хашиж байсан Юн Каныг авилгын хэрэгт буруутгалаа. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээ батлагдлаа. Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр 2 дахь өдрөө Монгол улсын алсын хараа сэдвийн дор өрнөлөө. Бид алсын хараагаа тогтвортой шийдвэртэй бодлогоор тогтоох ёстой гэж улс төр эдийн засагчид үзэж байлаа. Өөрөөр хэлбэл урд өмнө бидэнд төлөвлөгөө алсын хараа байсан боловч хэрэгждэггүй байсныг эргэн саналаа. Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулагч хэлэхдээ бид эдийн засгийн эрсдлийн талаар урьд хожид ярьж хэлэлцэж байгааг нь хамгийн том алдаа гэж онцоллоо. Энэ үгээр эдийн засгийн чуулганы мэдээгээ эхэлж байгаа нь учиртай. Яагад гэвэл энэ өдрүүдэд болсон хэлэлцүүлгүүд ихэнх нь 94 чиглэлтэй өнгөрсний сургамжийг сөхөж байсан юм а. Монгол улсын алсын хараа хэлэлцүүлэг Монгол улсад алсын хараа байна уу гэдэг асуултаар эхэлсэн юм а. Тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа энэ асуудлаар хамгийн их итгэх зүтгэл гарган ажиллаж байгаа улсын хурлын гишүүн Бямцогт алсын хараа байхгүй байгаа гэж онцлоод боловсруулж байгаа бодлогын баримт бичгээ ингэж танилцууллаа. За төрийн бодлого маань тодорхой байх хэрэгтэй. Тодорхой. Юунд төрхийн, хизээ өрхийн, яаж өрхийн гэдэг тодорхой байх хэрэгтэй. Түүнийг хэрэгжүүлэх тогтвортой орчин бид нар бий болгох хэрэгтэй. Тэр бодлого гарсан бол бодлогыг хуульчилж өгье. Бодлогоо хэрэгжүүлэх тогтвортой орчин улс төрийн намууд нь үндэсний зөвшөлтсөл бий болгох. Харин энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч асан очроод бидэнд алсын хараа байсан. Бид алсын хараатай бодлого явуулж байсан гэдгийг нотлох хэд хэдэн баримтыг дурдлаа. 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэдэг юмыг 1998 онд баталсан. Энэ 21-р зууны шүү. Энэ үнийг боловсруулахад 268 хүн оролцсон. Улс төрчид, эдийн засагчид, нийгэм судлаачид, соёлынхан эрдэмтэд нийлж байгаа. Яавал хэрэгжих вэ гэхээр нэгдүгээрт шалгуурууд нэг тодорхой байх ёстой. Дээрээс нэг улс төрийн намын хөтөлбөртөө, сонгуулийн хөтөлбөртөө нь уйж өгөх хэрэгтэй. Яг улс төрийн намууд энэ одоо Монгол улсын гаргасан хэтийн хөгжлийн хөтөлбөртөө уялдуулж сонгуулийнхаа хөтөлбөрийг гарганаа. Ингэж гаргаагүй намыг сонгуульд бүртгэж авахгүй. Засгийн газрын хөтөлбөр гаргахдаа, засгийн газрын хөтөлбөр дараа нь болно шүү дээ сонгуулийн дараа. Яг энэ одоо Монголын хөгжлийн хэтийн хөтөлбөрт уялдуулж яг энэний хүрээнд засгийн газар 4 жилдээ юуг нь хийх юм бэ гэдгээ гаргаж ирнэ. Ингэхгүй болвол одоо ерөнхий сайд гэдэг юм уу, тэр одоо ажил хариуцсан сайттай хариуцлага тооцноо, томилохгүй ач гэдэг юм уу. Иймэрхүү маягаар уяхгүй болвол хариуцлагатай нь уяхгүй учраас хөтөлбөр чинь хэрэгжихгүй байгаа. Ийхүү эцсийн гаргалгаа нь бид улс орныхоо алсын харааг хуульчлах ёстой юм а гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байсан бол Монгол улсын алсын хараа ирээдүйн зорилтод ямар бодлого оруулах ёстой вэ гэдэг дээр оролцогчид ийхүү байр сууриа илэрхийллээ. Би өөрөө мэдээллийн технологийн салбарын хүн багхгүй. Тэгээ одоо манай салбараас та бүхний өдөр тутам хэрэглэдэг энэ Instagram ч юм уу, Facebook ч юм уу, Skype гэдэг. Instagram саяхан $1 тэрбум зарагчлаа. Skype хэдэн жилийн өмнө $8.5 тэрбум зарагчлаа. Орчин үеийн энэ салбарууд чинь ямар ч хэрүүл маргаангүйгээр цаг хүний хөлс тог ашиглаж байгаа л энэ $1 тэрбум гаргаж ирж байна. Энэ хувийн секторынхны бүтээгж байгаа бүтээгдэхүүнийг энэ үнэт баялагийг гадаадын зах зээл дээр гаргах асуудал бол манай улсын алсын харааны нэг бүрэлдэхүүн хэсэг байхаа гэж бодож байна. Алин болгон бид нар нүүрс ч юм уу те одоо хуучны баялаг зарах юм бид нар түүхээ соёлоо бас яри. Зэрэлтэй хоёр сумын хөгжлийн бодлого байхад хоорондоо уялддаггүй. Монголчууд бид 330 сум 21 аймаг дээр нь бусад байгууллагууд, салбар, яамдууд, засгийн газрыг ингээд тоолохоор 400 гаруй хөгжлийн бодлоготой явдаг. Монгол улсын алсын харааг тодорхойлох үн цэнтэй саналууд бодлого тодорхойлогчдод төдийгүй эдийн засагч бизнесийн салбарынханд мэдээлэл авах
зах зээлийн судалгаа хийхэд үнэтэй саналуд болсон дамжиггүй. Өнөөдөр улсын салбар хуралдаануудаас хамгийн их анхаарал татсан нэг хурал бол хууль тогтоомжийн тогтвортой байдлын тухай хэлэлцүүлэг байлаа. Монгол улс 400 гаруй хуультай, үүнийг дагаж мөрдөх 1600 орчим дүрм журамтай, гэтэл мэрэгжлийн хуульчид үүнээс дөнгөж 700 гаруйг нь олж уншсан байх жишээтэй. Ийм нөхцөлд бизнесийн тогтвортой, ил тод хууль эрхцэн орчин бий болгоно гэх нь учир дутагдaltaй гэж оролцогчид хэлж байсан юм. Биднес хуулийг зөв төр хэрэглэдэг гэж бодож болохгүй. Хуулийг зөв өнцгөөс нь бичих юм бол иргэд аж ахуйн нэгж хуулийг хэрэглэх замаар төрийг өөрийнхөө өмнө авчирч өөртөө үйлчлүүлэх болж хуураж байгаа. Өнөөдөр нэг орж ирсэн бизнесмен нөхөр өөрийнх нь эрхэлдэг татвартай салбарын татвартай холбоотой асуудлаар ганцаараа хууль санаачлаад түүнийг хилцүүлэх бүрэн боломжтой байна. Хууль тогтоогчид өөрсдөө өнөөгийн хууль эрхцэн орчинд ийм үнэлэлт өглөө. Гол нь энэ бүхнийг олж харсан нь ихтгэл төрүүллээ гэж нэгэн бизнес эрхлэгч хэллээ. Монголын эдийн засгийн чуулганд оролцсноор бизнесийн түншүүдтэй танилцах, мэдээлэл солилцох, бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгааг олж сонсох зэрэг ололттой талууд байна гэж оролцогчид өгүүлж байсан юм а. Улаанбаатар хотыг 2030 хүртэлх хугацаанд хэрхэн хөгжүүлэх боломжтой тухайд эдийн засгийн чуулганы холбоотох салбар хуралдааны үеэр яригдлаа. Харин эдийн засгийн чуулганы ажиллагааг хааж улсын хурлын дарга энэ хуралд үгэлсэн юм а. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүлийн мэдээлж байгаагаар бол 2030 он хүртэлх хугацаанд Улаанбаатар болон дагуул хотуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд нийт 17 тэрбум доллар шаардагдах тооцоо гаргасан байна. Ийм хэмжээний хөрөнгийн их үүсвэр нийслэлд байхгүй учраас төр хувийн хвшлийн түншлэл хамтын ажиллагааны хүчээр хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхээс аргагүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ төр хувийн хвшил хэрхэн хамтарч ажиллах тодорхой бүтэц механизмаа бүрдүүлээ хөгжлийн корпорац байгуулъя гэсэн саналыг нийслэлийн удирдлага гаргаж байна. Энэ хөгжлийн корпорац бол нөгөө төр хувийн хвшлийн тухайн Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид нийцсэн хөрөнгө оруулалт төслүүдийг боловсруулах төр хувийн хвшлийн түншлэлийн нөгөө боловсруулалтаас авахуулаад тэзүү тийм ээ судалгаа боловсруулалт тэгээд нөгөө төслийн эцсийн шатанд аваачаа тэгээд олон улсын санхүүгийн Азийн хөгжлийн банк, юу гэдгийг Дэлхийн банк тэнд тавих саналуудаа бэлдсэн ийм үйл ажиллагааг хариуцаж ажиллах ийм төр хувийн хвшлийн түншлэлийн корпорац байгуулъя гэж ингэж байгаа юм. Хөгжлийн корпорацийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнхийг нь хувийн хвшлийнхний төлөөллөөс бүрдүүлээ. Ингэснээр хөгжлийн бодлого тогтвортой хэрэгжих баталгаа болно гэсэн тайлбарыг нийслэлийн удирдлага өгч байна. Улаанбаатар хотод хөгжлийн ирээдүй бий. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэл чухал нөлөөтэй гэж олон улсын зарим байгууллагын төлөөллүүд зөвлөлөө. Зүүн хойд Аз дэлхийн эдийн засгийн төв болох боломжтой. Үүнд Монгол улс чухал үүрэгтэй. Аливаа хотын хувьд хүмүүсийн амьдралын чанар чухал байдаг. Хот яаж найрсаг байх вэ? Яаж хөгжих үү гэдэг асуудал бий. Ихэнх хотод агаарын бохирдол байдаг. Энэ чиглэлээр манай байгууллага Улаанбаатар хоттой хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Хот бол төр олон улсын байгууллага хувийн хвшлийн түншлэлийн байдлаар хөгждөг. Энэ бол удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц юм гэж Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хэлж байна. Улаанбаатар хот бол бүс нутгийнхаа санхүүгийн төв байх боломжгүй. Гэхдээ маш их бэлтгэл чадварлаг боловсон хүчний нөөц хэрэгтэй гэсэн тайлбарыг эдийн засгийн чуулганд оролцсон бизнесийн байгууллагын зарим төлөөлөгч байна. Бидэнд бол шинэ бизнесийн боломж бололцоо бол нэг олон стратегийг бол хэд хэдэн стратеги байгаа. За түүний нэг нь болохоор жишээлбэл Улаанбаатар хотыг санхүүгийн бүс болгоё. Ирээдүйд ийм төв болохоор ингээд зорж ажиллахад тэр 10 жилийн дараа 15 жилийн дараа биднэрт ямар шинэ бизнесүүд нэмэгдэх вэ гэдэгт бид нар бизнесийн одооноос бодож өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Эдийн засгийн чуулган бол улс орныхоо хөгжлийн ирээдүйг тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход талууд анхаарах ёстой гэдгийг ч оролцогчдод сануулж байна. Улсын хурлын дарга Инквалдийн тайлбарлаж байгаагаар бол манай улсын эдийн засаг уул уурхаагаас хэд хамааралтай савлгаатай хэвээр байна. Ийм байдал ойрын ирээдүйд ч үргэлжлэх төлөвтэй байгааг улсын хурлын дарга хэлж байна. Цаашид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд ямар чиглэлд анхаарах ёстой вэ гэдэг дээрч улсын хурлын дарга байр сууриа илэрхийллээ. Ажил дурдчлалын суурийг тавих нь улс орны хувьд чухамдаа хөөхөд эхлээд уншиж бичиж судалтай адил зайлшгүй дамжих ёстой хөгжлийн үе шат юм аа. Нэмэн үндэсний шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэлхийн зах зээлээр өрсөлдөж байж бид үндэсний баялаг бодтойгоор өсгөж чадна. Ажил дурдчлалыг эрхэмжүүлэхийн төлөв зэрэгцээ манай нийт өрхийн тэн хагас нь хамрагддаг хөдөө аж ахуйн салбарын
хөгжлийг мөн онцгой анхаарах ёстой. За манай улсын эдийн засагт бий болсон нэг том боломж бол хоёр хөрш улс оронтойгоо хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал бас 3 дахь хөршгүүгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг ч улсын их хурлын дарга тайлбарлаа. Үндэсний хоёр наадмын зохион байгуулах хорооны шинжилсэн бүрэлдэхүүн анхны хурлаа өнөөдөр хийлээ. За наадам болоход 3 сарын хугацаа байгаа учраас ажлаа зөв төлөвлөж зохион байгуул сайтай хариуцлагатай гүйцэтгэхийг шадар сайд салбар хороодын дарга нарт үүрэг болголоо. Үндэсний бүхий салбар хорооны даргаар хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Бат зориг, хурдан морины салбар хорооны даргаар Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Хошууч генерал Болдбаатар, үндэсний сурын салбар хорооны даргаар Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Дэлгэр Зогт, харин шагаан салбар хорооны даргаар Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ, тогтчлт засвар худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал, төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Болдоотор, хэв журмын салбар хорооны даргаар цагдаагийн ерөнхий газрын дарга Чингис, харин урлаг соёлын салбарын хорооны даргаар боловсрол соёл шинжилх ухааны дэд сайд Төмөрбаатар ажиллах юм байна. Эдгээр салбар хорооны дарга нар ажлаа одооноос төлөвлөж дараагийн хурал дээр төлөвлөгөөгөө танилцуулах чиг авлаа. Тогтчлтын асуудлуудыг маш сайн хийх хэрэгтэй. Одоо будах чунхтгаас ахуулаад эвдрэл гэмтлийн засах янзлах зам харгуу хог шороо цэвэрлэгээс ахуулаад зөндөө их ажил байгаа. Тэгээ энэ ажлуудыг эртнээс цэгцтэй төлөвлөж хийх хэрэгтэй. Тэгэхгүй цаг нь болдог байхан мөнгө төгрөг нэгтэг шаарддаг. Тийм ч юм болсонгүй, ийм ч юм болсонгүй гэсэн асуудал ярьдаг. Тэрийг тэр цагийн тулсан асуудал тэгж ярихыг хүлээж авахгүй шүү нөхдүүд минь. Тийм учраас та бүхэнд 3 сарын өмнө бидний энэ асуудлыг ярьлаа. Үндэснийх баяр наадмыг тэмдэглэхэд баггүй хөрөнгө зарцуулдаг. Энэ жил улсын төсөв ямар байгааг бодолцох хэрэгтэй. Гэхдээ наадамчтай ая тухтай байлгах, үзүүлж харуулах зүйлдээ анхаарахыг шадар сайд сануулсан юм а. Тэгээ улсынхаа баяр наадмыг бас нэг өнгөтэй өөтөө аштайхан хийчих хэрэгтэй байгаа. Гадна дотноос өчнөө хүмүүс ирдэг. Гадаадын жуулчид ирдэг. Яг эд жуулчлалын цаг үе. Энэ Монгол улсын нэр хүндтэй холбоотой. Ард түмний маань бас нэг баярладаг баяр наадам. Энэ үндэсний их баяр наадам, улс орны тусгаар тогтнол, энэ ард түмний ажил амьдрал, хөгжил дэвшилтэй холбоотой бас нэг жилдээ ганц удаа баярлалт юм. Бид нар ч бас нэг баяр наадмыг аштайхан сайхан хийчмээр байх юм бас. Ард иргэд маань бас нэг сайхан баярлаасаа гэж бас бодож байна. 4-р сарын 15 гэхэд үндэснийх баяр наадамд зарцуулах төсөв хөрөнгийн хэмжээг тодорхой болгох үүргийг салбар хороодын дарга нар авсан. Мөн салбар хорооны дарга болон гишүүд наадам өнгөртөл ээлжийн амралт авахгүй ажиллахаар болж байна. За 32 гишүүнтэй үндэснийх баяр наадмын хороог шадар сайд хүрэлцэх ахалж, орлогч даргаар нийслэлийн цэцэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул ажиллах юм а. Улсын хурлын дэд даргын хувьд Архангай, Өөрхангай, Баянхонгор аймагт ажиллаа. Энэ үеэр Архангай аймгийн малчтын зөвлөгөөнд оролцож, малчтын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчтын хөдөлмөрийг хүнд хөдөлмөр тооцох чиглэлээр хуулийн төсөл боловсруулсныг танилцуулсан байна. Мөн бизнес эрхлэгчдэд уулзаж тулгамдсан асуудлыг сонсож байна. Одоо үзэгч та бүхэнд энэ талаарх багц мэдээллийг хүргэе. Баянхонгор аймгийн зах худалдааны төв нь ил хөл болжээ. Лангуу түрээсэлж амжиргаагаа залгуулдаг олон хүний орлого багасныг худалдаа эрхлэгчид ярьсан байна. За уг нь Ямааныхаа тоо толгоогоор улсад тэргүүлдэг хонгор нутгийнхны хувьд ноолуур гарахаар хүмүүсийн худалдан авалт ихсдэг. Хэдий ч энэ жилийн тухайд 1 кг ноолуур ердөө 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь нэрвээс болж байгааг хэлсэн байна. Энэ жилийн хувьд жоохон хүнд байна. Энэ жилийн хувьд ер нь хүнд байна. Архангай аймгийн тухайд ч томоохон зах худалдааны төв нь сэлүүхэн байгаа юм а. Шалтгаан нь иргэдийн орлого багассантай холбоотой гэж хэллээ. Өдөр хэдэн төгрөгийн орлого хийлээ? Хавартаа өмөө. Таран сараас юм байсан. Улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга Инхолд Архангай аймгийн малчтын зөвлөгөөнд оролцож, Монгол Ардын нам малчтын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчтын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцох чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан, энэ хаврын чуулганаар хилцэн батлуулахаар ажиллаж байгааг дуулгажээ. Одоо энэ нийгмийн халамж үйлчилгээний асуудал, нийгмийн даатгалын асуудал, тэтгэвэр тэтгэмжийн асуудал их хурал дээр бидний өргөн барьсан хуулийг бол хийхин дэмжиж энэ асуудлыг бол улсын хурал шийдээсэ гэдэг байдлаар бол хандаж байна.
Мөн тэрээр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон хүмүүн зохицолборын 2 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийг түшгэлсэн оншилгооны төвтэй болсноор дуран авай, рентген, нүд шүд, хамар хоолой гээд сүүлийн үеийн олон аппарат тоног төхөөрөмжтэй болсон байна. Иргэдэн оншилгоо хийлгэх гэж хотыг зорих бус аймагта иж бүрэн оншилгоо шинжилгээнд хамрагдаж байгааг дуулгачээ. Одоо харин дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болчих юм бол том дэвшил болно гэдгийг эмч мэргэжилтнүүд нь хэлжээ. Дурангууд бүгдээр онцлогооны зорилттой учраас онцлогоо хийж явах явцад мессежбэр хийх тийм зорилтын дуран биш учраас бид нар нэцэслийн дуран нэвтрүүлэх хэрэгцээ байна гэж. Улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга энх болд Архангай аймгийн хүмүүн зохицолборын 2 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцж сургуулийн багш ажилчидтай уулзсан байна. 1960 онд ашиглалтанд орсон сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийн асуудлыг эх оны улсын төсөвт шийдүүлж өгөхийг уламжилж байжээ. Тэдний тавьсан олон асуудлыг улсын хурлд хүргэж засгийн газрыг шахаж ажиллана гэдгийг тэрээр хэлсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 дугаар ээлжид болон өнөөдөр уралдаж Надаах Багнуур дүүрэгт дагуулхад байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингэснээр тус улсын иргэд нийгэм эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж эрчимтэй хөгжих боломж үүрнэ гэж төлөөлөгчид үзэж байна. Багнуур Налах дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуулхот байгуулах ажил өнгөрсөн оны 11-р сараас эхэлсэн. Тухайн дүүргүүдийн иргэдээс хот байгуулах асуудлаар санал авч Багнуур дүүргийн иргэдийн 95% нь, Налах дүүргийн иргэдийн 96% нь хот байгуулахыг дэмжсэн. Өнөөдрийн хуралдаан дээр дагуул хотын засаг захиргааны нэгжийн тухай зарим төлөөлөгч нар хотын дарга Батүлээс тайлбар хүсэж байлаа. Засаг дарга захирагч гээд захирагч нь өөрөө орлогчтой, ерөнхий менежертэй, засаг дарга нь орлогчтой, доороо иргэдийн уралдаа захирагч нь зөвлөлтөө гээд ингээд энэ нэг бол зөвлөл захирагч байх ёстой, эсвэл зөвлөл иргэдийн урал байх ёстой гэж харж байгаа. Энэ дээр та бүхэн яг юу гэж харж байгааг нэг маш тодорхой тайлбарлаж өгөөч. Засаг захиргааны нэгж дотор хот тосгон байна гэж заасан. Гэхдээ хот тосгон нь бол тэр их хурлын төрийн Батулга даргын гаргадаг тогтоолоор бол аймаг улсын статустай, аймаг нийслэлийн аймгийн статустай гэсэн ийм хоёр хуваагдаж байгаа. Тэгэхээр нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн дээр дагуул хот бол нийслэлийн дагуул хот шүү. Өөрөөр засаг захиргааны хувьд. Тэгэхээр Налах дүүрэгт нийслэлийн Налах дагуул хот байхгүй юу? Дагуул хот байгуулснаар Налах Багнуур хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга нээлттэй хэлцүүлээр батлан хотынхоо нийгэм эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж эрчимтэй өгөх боломж бүрднэ гэж төлөөлөгчид үзсэн. Тиймээс энэ асуудлыг 100% саналаар дэмжин батллаа. Цаашид бусад дүүргийгч мөн хотын статустай болгох талаар санал гарч байсан юм а. 15 мянган хүнээс одоо доош хүн амтай бол дагуул хот байж болно. Өөрийн дэд үтцтэй байх ёстой. Орон нутгийн тодорхой удирдлагатай байх ёстой гэдгээ заачжээ. Тэгэхээр сонгон найрхан дүүргийг мөн одоо юу гэдэг юм. Цаашдаа Улаанбаатар хотын олон тулгымцсан асуудлыг бие даан шийдвэрлэх, тэр асуудлыг хөнгөвчлөх үүднээс хаяа хот болгох одоо тийм санаачлаг гаргавал энэ дэмжигдэх үү. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцож 68% эрсдэлтэй хуралдсанаас 100% саналаар дагуул хотын асуудлыг баталсан. Одоо хотын дүрм, бүтэц, төсөв хөрөнгө, эдэлбэр газар гээд олон асуудлыг хэлцэх ажил үлдлээ. Монгол улс уул уурхайн салбар төрөөс баримтлах бодлогон тодорхой болгосон. Тэгвэл энэ бодлоготой үеж уул уурхайн салбарт мэргэжсэн инженер эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхээр болж байна. Дадлаг туршлагатай мэргэжлийн инженерүүдэд ашиглаагүйгээс уул уурхайн салбарт алдсан зүйл олон бий. Тухайлбал 1997 оноос өмнө солилцлыг тогтоолгүй лиценз олгож, эзэмшигчдийн дунд маргаа үсгэж байсан. Харин өнөөдөр мэргэжлийн хүмүүс эдэлбэр газрыг нь тооцоолоогүйгээс үндсэн нөөцөө буруу тогтоосон уурхаанууд ч байдаг байна. Жишээ нь одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд бол бас өөрсдөө нэдэг шийддэг. Тэр бол ямар аргаар яаж хийж байгааг бас мэдэхгүй. Нөөц бодогдно гэдэг чинь бол гарч байгаа бүтээгдэхүүн зөв гарна, бүтээгдэхүүнээс харах ашиг, тэгэл татвар матвар бүхэл юмнууд нь одоо зөв гарна шүү дээ. Монголчуудын сайлын үнэ болсон Эрдэнэт үйлдвэр 37 жилийн өмнө байгууллагдахдаа 1000 монгол ажилчинтай байсан. Тэгвэл өнөөдөр 6000 ажилчны дөнгөж 200 гадаад мэргэжилтнүүд эзлэж байна. Монгол инженерүүд толгойлсон Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт жилд 400 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Энэ бол монгол инженерүүдийн гадны мэргэжилтнүүдээс дутах зүйлгүй гэдгийг харуулах баримтын нэг гэдгийг Монгол улсын зөвлөх инженер онцлоо.
Тэгэхээр Эрдэнэтийн одоо энэ үйлдвэрийн ажилчид бол өнөөдөр оюу толгойд очиад ажиллахад бол одоо тэр гадаадын мэргэжтнүүдэдээс одоо дутхааргүй зарим нэг талаар тэдэнд бол одоо би бол хичээл заана гэж ярьж байгаа. Монгол улс 5 толгой оюу толгой гэд томоохон төслүүдэд ашигтай тогтвортой урагшлуулахдаа бүх насаа энэ салбарт зориулсан инженерүүдийнхээ толгойг ашиглана. Мөн олон жилийн турш ашиггүй ажиллаж ирсэн Багнуур Шивэ овоогийн уурхайг Эрдэнэтийн дайны сайлын үнэ болгох гарцыгч Монгол инженерүүд олно гэж тооцож байгаамаа. Ер нь Ахмад инженерүүдийн асуудлыг бүх уурхайтаар бид нэр одоо манай дээр ажиллаж байгаа Багнуур Шивэ овоо Эрдэнэт оюу толгой 5 уурхай байна. Дээр нь Эрдэнэс асхт компаниг байгуулж асхтын уурхайг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулна. Эрдэнэс бүрэн хааныг байгуулж бүрэн хааны ордыг ашиглалтанд оруулах энэ ажлуудыг эхлүүлнэ. Төрийн өмчит уул уурхайн компани үйл ажиллагаанд Эрдэмтэн судлаач мэрэгчсэн зөвлөх инженер мэрэгжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн дунд үүссэн сөрөг хандлагыг өөрчилж, ойрын болон урт хугацааны хөтөлбөрийг хамтран зохион байгуулахаас гадна санхүүжилтийг хангах, экспортыг дэмжих, дэд бүтцийг шийдвэрлэх гээд олон үр дүн хүлээж байна. Монгол улс дулааны инженерүүдийн дотоодон бэлтгэж эхлээд 50 жил болсон. Энэ хугацаанд 3,000 гаруй инженер бэлтгэгдэж, монголчуудаа гал алдуулахгүй явж ирсэн. Тэгвэл өнөөдөр манай улс Азийн төдийгүй Европын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай дэлхийн хэмжээний монгол инженерүүдийг бэлтгэж байна. Хүчин чадлаараа улсын хэмжээнд 2-т эренбэлэгддэг 3-р цахилгаан станц 200 гаруй инженер ажилладаг. Анх байгуулагдахтаа 80% нь гадны боловсон хүчин байсан бол өнөөдөр 95% нь монгол залуус ажилладаг. Монгол инженерүүдийн хувьд үйлдвэрлэлд гараад практик дутах тохиолдол гардаг байжээ. Практикийн хэмжээний үйлдвэрлэлээр хэрэг болдог шүү дээ. Тэр практик жоохон дутмаг очино. Харин одоо оюутнууд үйлдвэрлэлд гараад айхааргүй болсон. Үзэгч таны харж байгаа дэд станцыг ашиглаад оюутнууд бүхий л дадлага хичээлийн танхимдаа хийдэг. Өөрөөр хэлбэл урд нь номын зураг, дэлгэцэн дээр тавьсан схемээс хардаг байсан бүх тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл явцыг энэ станц дээр өөрийн гараар хийж турших боломжтой. Бодит цахилгаан станц дээр оюутнууд бол энэ хэмжил туршилт хийхэд бол ерөнхийд нь бол бид нар бол станцын үйл ажиллагаа нөлөөлөх боломж байдгүй. Яг л одоо энерги үйлдвэрлэх явцад нь бид нар одоо хэмжил туршилт хийдэг бол оюутнууд өөрсдөө одоо станцаа өөрсдөө одоо явуулж өөрсдөө одоо 100-аа турбина ачаалт сурснаар бол станц дээр одоо ажиллахыг өмнөх бэлтгэл болж өгч байгаа. Дэлхийн эрчим хүчний систем цоо шинээр өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос болоод сэргээгдэх эрчим хүч бусад төрлийн дулааны станцыг хөгжүүлж эхэлсэн Монгол улс энэ хандлагаас хоцрохгүй тулд хоёр дээр нэмэх нь 2 хөтөлбөрийг Япон, Солонгос, Хятад улсуудтай байгуулсан. Мөн Герман улстай хамтран инженер бэлтгэж эхэлсэн шинжлэх ухааны технологийн их сургуулийн дипломтой оюутнууд Европын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжтой болсон. Европын стандарт мэргэжлийн асын байгууллагатай холбогдож өөрийнхөө мэргэжлийг олон улсын хөтөлбөрт хэрэгжүүлснээр бид үндэснийхээ боловсон хүчинг баруун Европ, ялангуяа Европын холбооны улс оронд цаашлуул ажиллах, суралцах, хөдөлмөрийн биржүүдээр гарах бүрэн бололцоог нээж өгч байгаамаа. Манай улс жилд 6.3 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч ашигладаг. Үүнийхээ 5.3 тэрбумыг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Үлдсэн хэрэгцээг 2 хөршөөс импортлж авдаг. Тиймээс шинэ их үүсвэрүүдийг гадны хөрөнгө оруулалт, концессийн гэрээгээр барихаар төлөвлөж байгаа. Эдгээр томоохон төслүүдэд ажиллах чадварлаг монгол инженерүүдийг өнөөдрөөс бэлтгэж эхэлсэн гэдгээ салбарынхан онцолж байлаа. Уул уурхайн хөгжлийг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй. Гэтэл төмөр зам барина гэж олон жил ярьж талцаж маргалцсаар өнөөдөр хүрсэн. Төмөр замын бүтээн байгуулалтыг бид өөрсдөө хийж чаднаг салбарын ахмад инженерүүд хэлж байна. Төмөр замтай дэлхийн 151 улс дотор манай улс 1810 км урт төмөр замтайгаараа 75 дугаарт жагсдаг. Гэтэл энэ төмөр зам зөвхөн манай улсыг урд хойд хөрштэй холбож байдаг. Европоос Азийг чиглэх төмөр замын коридор болж ирсэн. Өнөөдөр манай улс ачаа тээврийн 90%-ийг төмөр замаар тээвэрлэж байна. За ялангуяа уул уурхай төссөн эдийн засгтаа манай улсын хувьд 5 талхай гашуун сухай чиглэлийн 267 км, богдхан уул дагуулан 170 км төмөр зам барихаар засгийн газрын тогтоолууд гарсан. Төмөр замаа монголчууд өөрсдөө барья гэдэг саналыг Монголын төмөр замчдын нэгдсэн холбооныхан илэрхийлж байна. Төмөр зам барьж чадна гэж чэжээ дэлдэдгийн нэгэн утга юу вэ? Бид Орос ах нартай олон жил энийг барьж, байгуулж хийж чадсан улс. Замын 6 анги, мэрэгжлийн 1 анги байж байна. Дээр нь Монголын төмөр замын 6 техник одоо хамгийн сүүлийн үеийн Евро стандартын техник ирсэн одоо хөдөө хучаатай байж байна.
Өнөөдөр төмөр замын салбарт 16 мянган хүн ажилладаг. Энэ салбарын 200 гаруй инженер техникийн ажилтнууд олон жилийн мэдлэг туршлагаар нэгтгэн төмөр замын бүтээн байгуулалтыг гардан хийх хүн хүч техникийн боломж бий гэдгээ энхүү дуулгаж байна. Дээгүүрээ яг мөнгө төгрөг яриад хоорондоо одоо зөрчилдөд байгаа бол бид нар доогуур ажил хийя, бүтээя. Инженерүүдээ гадаадын инженерүүдээс дутахгүй, ажилчид нь гадны ажилчдаасаа дутахааргүйгээр тийм чадвартай, боловсралтай, мэдлэгтэй болжээ. Хэдхэн жилийн өмнө Монголын төмөр замчид 3.5 км төмөр замыг 3-7 хоногийн хугацаанд барьж, замын үд бомтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгээ нотолж ирсэн юм а. Хүнэрхийн комиссар сумны дэмжлэгээр зарж байгаа зүйлийг хайрлаж байгаа. Монгол анх удаа байгуулагдаж байгаа үндэсний барилгын компани усны эдийн засгийг Өчигдрөөс эхлэн Хувс аймаг засаар шуурч үүний улмаас 4 хүн алга болж зам даваа хаагдсан байна. За орон нутгийн захиргаа онцгой байдлыг хэлсэн хамтарсан баг сургуу усан иргэдэг эрен хайх ажлыг шуурхаа зохион байгуулж байгаа эдийч өнөөдрийн 17 цагийн байдлаар олдоогүй байна. За цасан шуурганы улмаас Увс аймгийн нийт нутгаар 1-16 см-ийн зузаантай цасан бүрхүүл зарим газраараа 40-50 см-ийн цасан хунгар тогтоод байгаа юм. За мөн цасан шуурганы улмаас орон нутгийн чанартай зам даваа болон улсын чанартай замууд хаагдаад байна. За хаагдсан зам давааг нээх мөн нүүдлэн ирж байгаа малчтад тусламж үзүүлэх ажлыг орон нутгаас шуурхаа зохион байгуулж байна. Цасан шуурга 4-р 2-ны орооноос эхэл шүнжин шуурсан шуурганд малдаагаан уруудсан малайхан араас яваад эргэж ирээгүй байгаа 4 иргэнийг эрен хайх ажил үргэлжилж байна. Хавар жандан дөнгөж ирсэн малчид цасанд боогдож малчин айл өрхүүд галаар тасарж байгаа тухай мэдээлэл аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн. Үүний дагуу аймгийн засаг даргаар ахлуулсан онцгой комисс хуралдаж малчдад аймгийн нөөцөөс 300 бодол өвс тэжээлийг мод түлээнэ хамт хөргүүлж эхлээд байна. За хүндэрч болцсохгүй байгаа энэ 5-6 сумдад эхний ээлжиндээ нүүдлийн одоо орж ирж байгаа айл өрхүүдэд тийм ээ одоо хоол хүнс юу бэлтэх өвс тэжээл мод түлээ одоо хөргөж өгөхөр ажлын хэсгүүдийг сая гаргасан. Өвөл өнтэй болж цаг дулаарснаас энэ хавар малчид хаваржаандан эрт буусан. Өмнө өлгийн наран булаг сумын малчид 150-аас 200 км-ийн цаанаас нүүж Увс нуурын хувинд хаварждаг. Тэдгээр малчин өрхүүдийг угтан авах төрийн үйлчлэгээ хүргэх ажлыг аймаг орон нутгаас гэр штаб ажилуулж хүргэдэг. Зарим айлууд нүүдлийн замдаа цасанд боогдсон учраас сумууд нүүдлийн гэр штабдан хүч нэмэгдүүлэн малчдад туслах ажлыг зохион байгуулж байна. Хавар жандан буусан малчид даарч бээрсэн төлөө гэртээ оруулж цасан шуургыг өнгөрүүлж байлаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт мал төлөлт 55% байна. Шөн ирэн нэлээд шөнжин шуурлаа хүйтэр. Тэгэд мал бас жоохны яадын зүүх жалгуураад хургишгэн жоохон дарагдаад Тэгэм ингээд аваад гэрмэрүүлэг нь оруулал тэгэл байж яана жоохон хүйтэн болоод энэ багмаал нь жоохон бээрнэд тэгж яана. Цасан шуурга өнөө маргаашдаач үргэлжлэх төлөвтэй байгаа учраас малаа холын бэлчээрд гаргахгүй байх, иргэдийг холын замд гаргахгүй байхыг анхааруулж байна. Орхон аймаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бага насны хүүхдийг 100% хамруулах зорилгоор өөр зорилтод ашиглагдаж байсан цэцэрлэгийн барилгуудыг зориултаар нь ашиглаж эхэлсэн. Энэ хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 5 цэцэрлэг байгуулагдсан байна. Орхон аймагт төрийн эмчийн 24, төрийн бус эмчийн 15 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. За өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт цэцэрлэгийн насны 8100 хүүхэд байгаагаас 7000 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагджээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 1071 хүүхэд байгаа гэсэн судалгаа гаргасан байна. Цэцэрлэг хүнцэн авч нүр хөрөхгүй байгаа шүү дээ. Бас цаана зөндөө цэцэрлэг хүүхдүүд байл. Одоо цэцэрлэгт ороогүй хүүхдүүд ер нь их байна шүү дээ. Гадуур ингээл их эцгүүдээ тэрүүн салгал ажил төрлөө хийхгүй байгаа. Тийм болохоор цэцэрлэг ашиглалтанд оруулах зүгээр. Сүүлийн үед энэ цэцэрлэг нэгдээд харин бид нарт ашигтай ажил төрлөө хийхэд бас хамаагүй тийм тусалцаа үзүүлсэн. Тий. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100% сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамруулах, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд 4 цэцэрлэг ашиглалтанд орж 1300 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байна. Одоо шинжлэлийн засгийн газраас бол энэ цэцэрлэгийн хамралтыг одоо сайжруулах манай яамны сайдын албан даалгавар ирсэн байж байгаа. Тэгээ энэ албан даалгаврыг хамгийн сайн хэрэгжүүлсэн аймаг бол манай аймаг. За 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр баш ашиглалтанд оруулахад дунджаар 4-5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
Харин орон нутаг цэцэрлэгийн зориултаар баригдсан барилгуудаа цэцэрлэг болгосноор 30 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгаа гэдгийг хэлсэн юм. Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэгийн зориултаар баригдсан 11 барилга байдаг байна. За иймд 2015 онд Орхон аймаг 4 цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Баян-Хунгар аймаг 2015 оныг малчны хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жилийн хувьд төлөв хүлээн авах ажилд онцгой анхаарал тавьж байна. Төлийг эзний халдвар төвчнөөс урдшин сэргийлэх болон малгай ажилтны үед төлийг эрүүл авчулдах олон талт ажлуудыг амжилттай зохион байгуулж чадсан байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 1,409,829 тоо толгой мал төлөлгөөс 3 сарын сүүлийн байдлаар 391,544 мал төллөж төлөлт 27%-тай, боожилт 99.6%-тай байна. Өнөөдрийн байдлаар бууцгаан үлзийт сумд хамгийн их төлөлттэй байгаа мэнэ. Малчин бидэнд бол нэр энэ жилийн ангийн морин жил, хонин жил ирлээ. Энд бол өстой малчин бидэнд бол өстой үнэхээр сайхан ээлтэй хоёр сайхан жил нэг нь дуусаад нэг нь эхэлж явна даа. За мөн аймгийн хэмжээнд 1294 ихэр төл гарсан нь урд оныхоос илүү байгаа юм. Баян-Хунгар аймгийн хувьд мал болон малын гаралтай түүхүүдийг борлуулах ажил амжилттай хэрэгжиж өнгөрсөн жил амьд малын дуудлага худалдаа явагдсан байна. Энэ дуудлага худалдааг хавар намрын улирал тогтмол зохион байгуулах санал ч малчтаас гарсан байна. За хавар бол одоо малын жин бага байдаг учраас малчид өөрсдийнхөө малыг бол нэлээд сорчилж одоо ядалдаг. За яг ер нь бас тэгээд дуудлага худалдааны хувьд бол бас зохион байгуулалт явуулах юм бол энийг бас цааш нэм зохион байгуулалтыг илүүрт оруулж болох юм шиг санагддаг юм. За хүрээ марал бууцгаан богд үлзий цэрэг сумдын малчид өнөөдрийн байдлаар хүсэлт гарган биержийн худалдаанд оролцож мал болон малын түүхийд орлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. За донорын тоо сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдсэн ч эмнэлгүүдийн захиалга өссөөр байгаа юм. Тиймээс сар бүрэн 3 өдрийг цусаа бэлгэлэх өдөр болгон зарлалаа. Ингэснээр сайн дурын авалгагүй донорын тоо нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. Сар бүрэн 3 тохиохын өдрийг эрүүл мэндийн салбарын төвчилж цусаа бэлгэллээ. Эргэн таны нэг удаа өгсөн цуснаас 3 төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг. Түүний нэг нь ялтас дэс юм. Гэтэл дээр хэсийг 3-5 хоног л хадгална. Хадгалах хугацаа бага ялтас дэсийг бэлэн байлгахад сайн дурын авлаггүй донорууд тусалдаг. Энэс нь цус алдалтыг тогтоодог учраас хэрэглээ нь өндөр. Тиймээс эмнэлгийн ажилтнууд үүнд өөрсдөө үлгэр жишээ болж цусаа хандивлаж байна. Манайх бол жилдээ ингэж байгаа 12,000 орчим их амарчдаг. Тэрний 70-80% нь эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эхчүүд. Тэр 70-80% чинь өөрөө гол хүндрэл нь цус алдах хүндрэл байдаг. Тэгээ зөвхөн төрөх их барих эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй гэхэд бид нэр 7 хоног тутам гэтэл нэг 7-оос 8 хүнд нэг 10 орчим литр цус хэрэгэлдэг. Өөрөө бас би хүний цусыг авч ээж бас амин гарсан. Тийм учраас тийм бас нэг тохиолдол учирсан. Тэгэхээр бид нар ер нь би бас буцаад цусаа өгөө гэсэн хүчин хүсэл явдаг. Мөн энд оюутнууд ч ирсэн байлаа. Монгол Улсын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Дүүрима анх удаа цусаа бэлэглэж байна. Цусаа өглөө гэд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин ч нэг удаа цусаа өгөхөд 3 хүнд амьдрал бэлэглэж байгаа нь чухал юм а гэж ярьж байна. Өмнө нь өгье гэж боддог байсан ч ерөөсөө нас болоогүй гэд өгдөггүйсэн аахгүй. Одоо нас нь болцсон тэгээд ер нь цаашдаа өгнө гэж бодож байна. Иргэд донор болохын ач тусыг ойлгодог болсон учраас сүүлийн 2 жил цусаа бэлгэлэх нь нэмэгджээ. Тиймээс цус хэлбэл судлалын үндэсний төв одоо байгаа байраа томруулж илүү олон донорыг хүлээн авах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс улсын төсөөр шинэ байртай болж байгаа. Энэ байр нь эх 6 дугаар сард ашиглалтанд орно. Азийн хөгжлийн банк шинэ байранд нь болон салбар 26 төвд нь иж бүрэн тоног төхөөрөмж өгөхөөр болжээ. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний нөөц ч нэмэгдэх юм а. Одоо шаардлагатай байгаа бүлгийн цусыг гэдэг юм уу энийг авах боломжтой болж байгаа. Эргээд энэ одоо богино хугацаанд одоо жишээ нь бүхэл цус бол 2 сар 3 сарын дараа дахиж их боломжтой байдаг бол энэ технологийн нэвтрүүлсээр бид 14 хоногийн дараа буцаад нөгөө донор маань эргээд одоо бас цусны бүрэлдэхүүн хэсгээ улаасаа гэдэг юм уу сивингэ гэдэг юм уу ялтасаа ингээд өгөх боломжтой болж байгаа. Цус хэлбэл судлалын үндэсний төвийн байранд томорч үйл ажиллагаа нь өргөжих учраас тэд сар бүрийн 3-ыг цусаа бэлэглэх өдөр болгож байгаа юм байна. Зөвхөн төв байрандаа иргэдийг хүлээн авахаас гадна Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв мөн хөдөө орон нутаг дахь салбар болон явуулын багаараа цус цуглуулж байгаамаа. Эх орны үйл амьдралаас та бүхэндээ мэдээллээ. Одоо дэлхийд дахин төрөж байгаа үйл амьдралаас мэдээлэхээр студид манай орчуулагч редактор Төвшин Жаргал ажиллаж байна.
Тэгэхээр арай минь төргийн олон улсын хэвлэлүүдийн хамгийн ихээр онцолж байгаа мэдээллээс одоо эхлэе. За Хятадын Тэнжин хотын ардын прокурорын газраас нам төрийн өндөр албан тушаал хасаж байсан дахин нэг хүнийг албан ёсоор яллаад байна. За энэ удаад Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн байсан. За олон нийтийн аюулгүй байдлын сайдсан Чо Юнканыг авилга албан тушаалаа уруулан ашигласан. За улсын нууцыг задруулсан эрхт буруутгасан байна. Тянжины ардын прокурорын яллах дүгнэлтэнд Жао Юнканыг PetroChina Limited компани ерөнхий менежерийн орлогч Сичуан мужийн намын хорооны нарийн бичгийн дарга коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн олон нийтийн аюулгүй байдлын сайдын албыг хашиж байхдаа албан тушаалаа уруулан ашиглаж их хэмжээний хууль бус орлого олсон хэмээн буруутгаж байна. Эрх мэдлээ уруулан ашигласнаас болж төр засаг болон ард түмэнд асар их хохирол учирсан. Түүний энэ байдал нийгэмд хортоогоор нөлөөлж ноцтой гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байна. Тэрээр улсын нууцын тухай хуулийг зөрчиж санаатаагаар улсын нууцад халтсан. Хуулийн дагуу авилга хээл хахуул авсан. Эрх мэдлээ уруулан ашиглаж төрийн нууцыг задруулсан хэрэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн тэмдэглэсэн байна. За Чо Юнкантай холбоотой эргийг мөрдөх явцад гэр бүлийнх нь гишүүд, найз нөхөд, улс төрийн болоод бизнесийн хамтран зүтгэгчид гээд нийтдээ 300 гаруй хүнийг саатуулж мэдүүлэг аваад байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. За үүний зэрэгцээ энэ хэрэгт холбоотой хүмүүсийн 90 тэрбум юантай тэнцэх хэмжээний хөрөнгийг битүүмжилж хураагаад байгаа юм байна. За 2012 онд албан тушаалаас огцрохоос өмнө Чо Юнкан нь Хятадын 4 төвийн удирдагчдын хамтаар нам төрийн дээд түвшний хүрээлэлд хамаарагддаг байсан юм. За Хятадын удирдагч Хузин Тавгийн үед тэрээр улс төр хууль эрх зүйн асуудлыг нь хариуцдаг байсан бөгөөд сайдаас огцрохоос өмнө за олон жилийн туршид нефтийн салбарын өндөр албан тушаалууд за түүний дотор Хятадын үндэсний нефтхийн корпорацид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм байна. За харин 2012-оос 13 оны хооронд Си Цзиньпин тэргүүтэй 5 дахь үеийн удирдагчид улс орныг удирдах эрхийг гартаа авснаас хойш нам төрийн дээгүүр албан тушаалтнуудын дундахад авилга хээл хахуулын эсрэг хатуу тэмцэж ирсний баталгаа нь Чо Юнкантай холбоотой энэ хэрэг болж байгааг хэвлэлүүд өнөөдөр онцлон тэмдэглэж байна. За дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр Швейцарын Лозанн хотноо болсон Ираны цөмийн хөтөлбөрт холбоотой гэрээ хэлэлцээ амжилттай боллоо. Гэрээний дагуу Ираны цөмийн хөтөлбөрийн цар хүрээг багасгаж хариуд нь олон улсын зүгээс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үе шатлалтаагаар хүчингүй болохоор тохиролцоод байна. За энэ тухай хэлэлцээнд оролцогчид мэдгдсэн бөгөөд Европын холбооны гадаад бодлого аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Могерини хэлэлцээнд оролцогчид Ирантай бүрэн тохиролцоонд хүрэх үндсийг бүрдүүлсэн шийдвэрт хүрлээ хэмээн цохон тэмдэглэсэн байна. За харин Ираны гадаад хэргийн сайдыг их орондоо иргэн очиход Ардын Баатар мэтээр хүлээн аваад байна. За тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаарх төгсгөлийн баримт бичиг тэрээр шинэлэг болсныг онцлоод за Тегеран баяжуулсан урана олон улсын цөмийн шатгууны зах зээлд худалдах боломжтой болохыг тэмдэглэсэн юм а. Зохих арга хэмжээнүүдэд хэрэгжүүлээд ирэхээр исламын бүгд найрамд хуулс ямар ч хориггүй болно. Энэ бол ураг шийсэн чухал алхам гэж бодож байна. Бид хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй эргэлтийг зогсоож чадлаа. Энэ үйл явцын дараа бодит яриа хэлцээ хамтын ажиллагаа асуудлыг шийдэх боломжтойг баталж урагшлах шин замыг нээж өгч чадлаа гэдэгт найдаж байна. За уулзалт өндөрлсөний дараагаар Америкийн төлөөлөгчид хэлэлцээний үр дүнтэй холбоотой тодорхой мэдээллийг хэвлэлийнхэн төгсөн. За үүнд нэгдүгээрт Иран улс уран баяжуулахад ашигладаг центрифугийнхаа тоог 3-2-оор бууруулах, за бага түвшинд баяжуулсан ураны нөөцийг багасгах, за хоёрдугаарт ашигладаг центрифуг олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналтанд байдаг агуулгад байрлуулах. За гуравдугаарт Ираны цөмийн бүх байгууламжуудад тус агентлагийн зүгээс байнгын үзлэг шалгалт хийлгэж байх. За мөн Иран Арака дахь хүн тусны цөмийн реактороо шинчилж өөрчлөх. Эцэст нь Ираны эсрэг Европын холбоо Америкийн нэгдсэн улсын зүгээс авсан хориг арга хэмжээг үе шаттайгаар хүчингүй болгохоор тохиролцжээ. За гэхдээ Иран дээрх тохиролцоонуудаа зөрчүүлэх хоргийг сэргээх заалдж багтсан байгаа юм байна. За Израилаас бусад орнууд Лозаннад хүрсэн тохиролцоог талархан хүлээн авч байгаагаа илэрхийлцгээж байна. Оросын улбаны улс Ираны инхийн зориулалтаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг нь хүлээн зөвшөөрсөн явдал боллоо хэмээн гэрээг нааштайгаар үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. За Британий гадаад хэргийн сайд мөн Лозаннад баталсан гэрээ нь ирэх 6 дугаар сарын 30-нд гарын үсэг зурхаар товлоод байгаа төгсгөлийн баримт бичгийн үндс нь боллоо хэмээн мэдэгджээ. За мөн Францын гадаад хэргийн сайд нааштай алхам гэж үнэлэхийн амтаар зохицуулалт хийхэд шаардлагатай хариулт шаардсан асуудлууд бас үлдсэнийг сануулсан байна. За харин Израилийн ерөнхий сайд Нетаньяху Иран болоод дэлхийн 6 орны байгуулсан энэ гэрээг улс орныг нь их тайван оршин тогтноход аюул занал хийлэл болж байна гэж мэдгдсэн байна. Бидний ажил бүрэн дуусаагүй. Гэрээнд гарын үсэг зураагүй байгаа.
Өнөөдрөөс эхлэн ирэх 6 дугаар сарын эцэс хүртэл шинжээчид энэ гэрээг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийн асуудлууд дээр ажиллах болно. Хэрв Иран үүргээ биелүүлэхгүй бол хяналт үзлэг шалгалт шинжээчдийн маань шаардлагад нийцэхгүй бол гэрээ байхгүй гэсэн үг болно. Харин Иран тохиролцоонд хүрж хэрэгжүүлвэл бид аюулгүй байдлын хамгийн том занал хийллээ инхийн аргаар устгаж чадлаа гэсэн үг юм а. За Украиний зүүн нутагт зэвсэг хэрэглэж тусгаарласан шугамаас хүнд техник хэрэгслийг татахгүйгээр гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэхэд үнэхээр хүнд байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хяналтын тусгай багийн орлогч дарга Александр Хуг Донецкийн нисэх онгоцны буудал орчмын байдалтай танилцсныхаа дараа ийм мэдэгдээд байна. За гал зогсоох дэглэмд хяналт тавих багийн гишүүд болоод дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын Батлан хамгаалахын орлогч сайд Эдуард Батурин нар цагтаа Европын холбооны хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд оролцогчдыг хүлээн авч исэн олон улсын нисэх онгоцны буудлын байдалтай танилцсан. Энд Украиний харин болоод салан тусгаарлагчдын хооронд ширүүхэн тулаан босныг гэрчлэх дүр зураг тэднийг өгсөн юм а. Гал зогсоох дэглэм хизээд нурж мэдхээр байна. Гэвч энд байсан сүүлийн 2 цагийн хугацаанд хотын байдлыг бүхэлд нь тайван гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ итгэлцлийг харилцан бэхжүүлэх чиглэгдсэн өөр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. За өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр Минскийн тохиролцооны дагуу Донбасст гал зогсоогод байгаа юм. Хүмүүс амжиргааны ямар ч их үүсвэргүй болоод байгаа өндөр наснууд итгэвэр итгэмжч байхгүй болсныг харж байна. Энэ бүс нутгийн мянган хүн эдийн засгийн сүрлийн ирмэгт очиод байна. За өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр Минскийн тохиролцооны дагуу Донбасст гал зогсоогод байгаа юм. За талууд тусгаарлах шугамаас хүн техникээ татаж ихсэн ч хараахан дуусаагүй байгаа. За байлдааны ажиллагааны эрч хүч буурсан ч бүрэн гал зогсоочгүй байгааг за орон нутгийнхаа мэдээлж байгаамаа. За мөн салан тусгаарлагчид ч Украиний цэргийн эрхтнүүд ч бие биенийг давшилтанд бэлтгэж эхэлсэн гэж хардсан хэвээр байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид анх удаага хууль тогтоомж гарган байж усны хэрэглээг танахаас өөр аргагүйд хүрсэн байна. Нийслэлийн маань ундны усны их усүр болсон туул голын бохирдлыг багасгаж, за байгаль орчноо хамгаалах чиглэлээр бодиттой алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй бол иргэд олон нийт мөн ухаалаг хэрэглээнд суралцахгүй бол удахгүй манад ч ийм шийдвэр гаргахад хүргэж болзошгүй гэдэг үднээс Associated Press-ийн дамжуулсан энэхүү мэдээг онцлон хүргэж байна. Калифорни мужийн амбан захирагчийн тухайд мужийнхаа нийт усны хэрэглээг 25%-аар бууруулахар шийдвэрлэж холбогдох албадад за үүрэг болгосон нь тус мужид сүүлийн хэдэн жилийн туршид нүрсэн ган гачигтай холбоотой юм а. Калифорни мужид даяар ган гачиг нүрснээс олж түүхэнд анх удаага маш бага цасан бүрхүүлтэй өвлөсний улмаас захирагч Джерри Браун ийм зарлиг гаргасан байна. Энэхүү шийдвэр нь усны зөв бүс хэрэглээг багасгаж усаа хадгалахад чиглэгдэж байгааг тэрээр тайлбарлаад нийт оршин суугчдад хандаж бүх боломжоор усаа хайрлан амдахыг уриалсан байна. За усны хэрэглээг 25%-аар багасгаснаар 6 сая хүн амтай хотын 1 жилийн усны нийт хэрэглээтэй тэнцэх хэмжээний усыг хэмнэнэ гэсэн үг юм байна. Энэ гинтийн шийдвэр биш л дээ. Ямар нэг зүйл хийх хэрэгтэй болохыг би л хувьдаа мэдэж байсан. Бүгд л ган гачиг нүүрлэж байгааг мэдчихэл байсан. Та бүхэн ч гэсэн таахоо нуур дээр очиод харахад л мэдэрнэ. Хүмүүс баяр ёслолоор манай баазаас цан чарга түрээслэхээр ирдэг л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд өвөл маш богино болдог болсон нь бизнест хүн дээр тусч байна. За Калифорни мужийн усны нөөцийн сүлжээн гэвэл хавар цас хайлах үеийн усыг цуглуулах зорилттойгоор баригдсан байдаг юм байна. За гэвч энэ онд нөөц самнуудын тал хувь нь хоосон байгаа бөгөөд маш бага ус хуримтлагтгаар байгаа юм байна. Дулааны улиралд усны хэрэглээ улам нэмэгддэг учраас эрх намрын борооны улирал эхэлтэл ийм эрс арга хэмжээ авахаас өөр аргагүй төржээ. Үүний зэрэгцээ усны хэрэглээг бууруулахаас гадна эрх баригчид 4.6 сая квадрат метр талбай бүхий зүйлгийг ган гачигт төсвөртэйгээр нь солихоор шийдвэрлсэн байна. За мөн гэр ахуйн хуучин хэрэгслүүдэд усны хэмнэлттэй орчин үеийн загвараар солиход нь иргэдэд дэмжлэг болох хөтөлбөрийг боловсруулж эхлээд байгаа юм байна. За түүнчлэн мужийн захирагч хөдөө аж ахуйн салбарынхныг усаар хангадаг байгууллагуудад ган гачиг нүүрлсэн үед усны нөөцийг хэрхэн ашиглах талаар нарийн төлөвлөгөөгөө боловсруулахыг үүрэг болгожээ. За ер нь бол 1970-ад онд Калифорнид ган гачиг болох үед усны хэрэглээг багасгах ийм арга хэмжээ авах тухай анх орон нутгийн эрх баригчдын төвшөнд хилцэгдэж байсан ч хэрэгжүүлэлгүйгээр орхиж байсан юм байна. За харин дэлхийн төвшөнд гэвэл усны цэвэр усны одоо хэрэглээ сүүлийн 40 жилд 60%-аар буурсан гэдэг тоо баримтыг эрдэмтэд дэлгэсэн бөгөөд эх 20 жилд 2 дахин буурах магадaltaйг анхааруулдаг юм а.
За мөн дэлхийн хэмжээнд 2 тэрбум гаруй хүн ундны ус одоо цэвэр усны хязгаартай нөхцөлд амьдарч байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 3 тэрбум болж нэмэгдэхээр байгаа учраас нэгдсэн үндэсний байгууллагаас бүх улс орнуудын засгийн газарт хандаж усаа хамгаалах, дахин ашиглахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн усны нөөцийн өдрөөр уриалж ирснийг өнөөдөр дахин сануулж байна. За бид та бүхэнд өнөөдөр анхаарал татаж байсан мэдээллүүдийг танил өргөлээ. Баярлалаа. Дэлхийд дахин дөрвөн үйл явдлаас мэдээлсэн төвшиж жаргалдаа. Одоо та бүхэнд цагаагаарын дэлгэрэнгүй байдлаас танилцуулъя. За өнөөшн Өвөрхангай төв дундгуй нутгаар их цас орж цасан шург шуурна. Маргааш өдөр Хинти Дорно Сүхбаатар нутгаар мөн цасан шург шуурж дундгуй Дорногой нутгаар салхи секундэд 16-аас 18 м хүрч ширүүснэ. За иймд малчид тээвэрчид ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын ерөнхий газар улс төр орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхэн ээлж дугаарыг үзүүллээ.